Олон улсын сурлагын амжилтын үнэлгээгээр Монгол сурагчид муу үнэлэгдсэн байна. Тодорхойлбол 15 настай 3 хүүхдийн 2 нь унших чадварын суур түвшинд хүрэхгүй, 2 сурагч тутмын 1 нь байгалийн ухаан математикийн суур түвшний мэдлэг чадварыг эзэмшиж чадаагүй гэсэн үр дүн гарчээ. Гэтэл үр дүнтэй холбоотойгоор сургалтын хөтөлбөрт ямар нэгэн өөрчлөлт ороогүй байна. PISA үнэлгээгээр Монгол сурагчид дэлхийн дунджаас унших чадварын сорилт 5 жил, математикийн гүйцэтгэлд 2 жил, байгалийн ухааны сорилын гүйцэтгэлд 3 жилийн хоцрогдолтой гарсан. Харин энэ сорилт 84-р сургуулийн 40 гаруй сурагч хамрагдсан байна. Доогуур үнэлэгдсэн одоо нөгөө суур мэдлэгийн төвшин тэгээд нөгөө ойлгох унших чадваруудын дасгал даалгаврууд дээр хүмүүсний жоохон алдсан байсан. Ер нь ойлгох, унших, бичих даалгаврууд дээр ерөнхийдөө хүүхдүүдийн нийт одоо Монгол улсын хэмжээнд харахад бол тэр өөрөө доогуур үнэлэгдсэн байсан. Манай сургуулийн хувьд бол одоо би байгалийн ухааны багш. Тэгээ байгалийн ухааны хичээлэр бол улсдаа эхний 5 байрт орсон. Монгол хүн юм чинь монгол хэлээ мэдлгүй яах вэ гэд шууд нөгөө гадаад хэлийг сонирхдаг англи хэл гээд. За дамаа ялангуяа сүүлийн 3-аас 4 жилд бол хятад хэл нэмэгдчихлээ. Ингээд явхаараа нөгөө монгол хүн чинь зүгээр энгийн ярианы хэлээл гэхээс биш ингэж ухаж те монгол хэлээ ямар баялаг гэдгийг мэдэхгүй байгаа учраас тэр орж ирж байгаа уншаад бөглөгч юм уу уншаад хариулах асуултууд дээр тийм үнэлгээ авах нь ер нь бол авсанд нь санал нийлж байгаа. 22 оны үр дүнтэй холбоотой бас нэлээх үйл ажиллагааг манай сургалтын албанаас болон сургуулийн удирдлагын зүгээс зохион байгуулж байгаа. Энэ ямар зохион байгуулалт орж ийнэ гэхээр амьдрах ухааны хичээлийг амьдрах ухааны хөтөлбөрийг сургалтын хөтөлбөртөд байнга уйж өгч байгаа. Нэгж хичээл, ээлжид хичээлүүд дээрээ байнга амьдрах ухааны хичээлийн одоо нөгөө агуулгыг дотор нь шингээж оруулах тийм зорилт төвшүүлээ ажиллаж байгаа. Тийм. Мөн энэ үнэлгээр хот хөдөөгийн боловсролын чанарын ялгаа өндөр гарсан. Тодорхойлбол математикийн чадвараар аймгийн төвийн хүүхдүүд Улаанбаатар хотын хүүхдээс 1.5 жил, Сумын хүүхэд хотын хүүхдээс 2.5 жилээр хоцорсон үр дүнтэй гарсан. Унших болон байгалийн ухааны хичээлийн чадварын хувьд хот хөдөөгийн хүүхдүүдийн хооронд 3 орчим жилийн хоцрогдлын ялгаа байгаа юм а. За PISA үнэлгээгээр Монголын сурагчид маш муу үнэлгээ авсантай холбоотойгоор холбогдох байгууллагуудын зүгээс ямар ажлууд хийж байгаа талаар бид боловсролын үнэлгээний төвөөс тодруулахад одоо манай байгууллагын зүгээс бол шалгалт зохион байгуулах ажлыг хариуцсан, харин одоо шалгалтын үр дүнтэй холбоотой ажлыг боловсролын судалгааны хүрээлэн хийж байгаа, боловсруулж байгаа хаа гэдэг ийм тайлбарыг өгсөн юм а. Гэтэл боловсролын судалгааны хүрээлэнгийн зүгээс бол одоо хөтөлбөрт өөрчлөлт оруулах хэрхэн ажиллагыг боловсролын ерөнхий газар болон боловсролын яамнаас тодорхойлол зохистой гэх тайлбарыг өглөө. Харин боловсролын ерөнхий газрын тухайд одоо PISA үнэлгээтэй холбоотойгоор хөтөлбөрт ямар нэгэн байдлаар өөрчлөлт оруулаагүй, харин багш нарын заах арга зүйд дэмжлэг өгч ажилласан гэх тайлбарыг хэлж байна. За харин боловсролын яамны зүгээс бол хариуцсан мэргэжилтийн өвчтөө байхгүй байгаа тул мэдээлэл өгөх боломжгүй гэх тайлбарыг өгч байна. Олон улсын хувьд одоо PISA үнэлгээ ямар гарсантай холбоотойгоор сургалтын хөтөлбөр дээр өөрчлөлт оруулах зэрэг байдлаар одоо ямар ажлууд хийхэд төлөвлөн тэр дагуу ажилладаг бол манай одоо боловсролын байгууллагуудын хувьд нэг нь нөгөөрөөгөө бухсан хариуцах эзэн олдохгүй юм нөхцөл байдалтай дүр зураг ажиглагдаж байна. PISA 2022 олон улсын сургалтын амжилтын үнэлгээнд дэлхийн 81 орны 690 мянган сурагч хамрагдсан. Манай улсын тухайд энэ үнэлгээнд анх 2022 онд хамрагдаж 196 сургуулийн 7300 сурагч сонгогдсон оролцсон юм. Үнэлгээг математик, унших чадвар, байгалийн ухаан гэсэн 3 төрлөөр зохион байгуулдаг. 2025 оны үнэлгээг өнгөрсөн 3 дугаар сард зохион байгуулсан. Үр дүн нь эх жил гарах юм.